За сонирхолтой хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр зэг, шулуун, хэрчим, цацраг гэсэн ойлголтуудтай танилцсанаа. За тэгэхээр зэг гэж юу вэ? За зэг гэдэг бол бид үзгээрээ дэвтэр дээрээ хатахад гарч байгаа тэр мөрийг зэг гэдгийг мэднэ. За тэгвэл математикт тэрхүү зэгийг хэрхэн тэмдэглэдэг вэ гэхээр латин цагаан толгойн том үсгээр зэгийг тэмдэглэнэ. Жишээлбэл А зэг, Б зэг, Ц зэг. За гэх мэтчлэн зэгийг тэмдэглэдэг бахнэ. За тэгвэл шулуун гэж юу вэ? За шулуун гэдэг бол тэрхүү зэгийг тасралтгүйгээр үргэлжлүүлээд зурх юм бол үүсч байгаа тэр мөрийг шулуун гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл маш олон цэгүүдийн нэгдэл нь шулуун болно гэсэн үг. За шулууныг латин цагаан толгойн жижиг үсгээр эсвэл латин цагаан толгойн хоёр том үсгээр тэмдэглэдэг. За жишээлбэл энэ бол А, Б шулуун. Эсвэл энэ бол латин цагаан толгойн жижиг үсгээр тэмдэглэсэн Б шулуун. За энэ бол ижлэгэн гэж ойлгож байна. За тэгэхээр хэрчим гэж юу вэ? Хэрчим гэдэг бол эхлэл болон төгсгөлийн цэгтэй шулууны хэсгийг хэрчим гэж нэрлэнэ. За тэгвэл энд АБ гэсэн шулууг өгсөн байна. За эндээс хэрчим гэдэг нь яг аль хэсгийг нь хэлж байна вэ гэхээр АБ гэсэн хоёр цэгийн яг хооронд байгаа хэсгийг нь хэрчим гэж нэрлэнэ. Тэгэхээр хоёр талд нь байгаа хэсэг нь илүүдэл гэсэн үг шүү дээ. За одоо яг ингээд энд хэрчим үлдэж байна. За энийг АБ хэрчим гэж нэрлэдэг. Анзаарч байгаа бол муу адил латин цагаан толгойн том үсгээр тэмдэглэсэн байгааз. За цацраг гэж юу вэ? За цацраг гэдэг бол эхлэлийн цэгтэй тэгтээ төгсгөлгүй шулууны нэг хэсгийг цацраг гэж нэрлэнэ. За муу адил би энд ДБ гэсэн шулуун авч утсан байна. За эндээс аль хэсгийг нь хасвал цацраг үүсэх вэ гэхээр эхлэлийн цэгтэй гэж байгаа учраас эхлэлийн цэг буюу Д-гээс урших хэсгийг бид хасч өгнө гэсэн үг. За ингээ хасаад өгчвөл энд ДБ гэсэн цацраг үлдэж байна. Нэгдүгээр дасгал. За хүүхдүүдэд зургийн дэвтэртээ зураад зөв харгалзуулаарай. За хоёрдугаар дасгалын хувьд гэх юм бол зурагт өгсөн эрчмүүдийн уртыг олоорой гэж байна. За А-дугаарт нь АБ эрчмийн уртыг олоорой гэж байна. За АБ эрчмийн урт бол 3 см буюу 30 мм байна. За гэх мэтчлэн Е хүртэл нь тооцоолоорой хүүхдүүдээ. За перпендикуляр шулуунууд гэж ямар шулуунуудыг хэлэх вэ гэхээр 90 градусын өнцөг үүсгэн огтлолцсон хоёр шулууныг перпендикуляр шулуун гэнэ. За зурагт АЦ гэсэн шулууныг БД гэсэн шулуунаар огтлсон байна. За огтлохдоо энд яг 90 градусын буюу тэгш өнцөг үүсгэн огтлсон байгааг харж байгаа бах. За тэрхүү перпендикуляр шулуунуудыг транспортерын шугам ашиглаад хэрхэн зурах талаар авч үзье. За эхлээд дурын нэг шулуун зурна. За би энд АБ гэсэн шулуун зурлаа. За энэ шулуун дээрээ орших нэг цэг тэмдэглэе. За би энд С гэсэн цэг тэмдэглэлээ. За одоо транспортерын шугамын төвийг С цэг дээр байхаар байршуулна. За яг төв нь С цэг дээр байх нь шүү дээ. За үүний дараагаар за 90 градусын яг 90 градус дээр нь нэг цэг тэмдэглэнэ. За би Д гэсэн цэг тэмдэглэлээ. За үүний дараагаар яах вэ гэхээр С болон Д цэгийг дайруулан шулуун татнаа. За ингээд энд бид АБ-г CD гэсэн шулуунаар огтлсон ийм перпендикуляр шулуунуудыг зурж чадлаа. За энэ хүү шулуунуудаа хэрхэн тэмдэглэдэг вэ гэхээр АБ шулуун нь перпендикуляр CD шулуунтай гэж тэмдэглэнэ. За параллель шулуунууд гэдэг маань хизээж огтлолцдоггүй шулуунуудыг параллель шулуунууд гэж нэрлэнэ. За зурагт АЦ гэсэн шулуун маань ДБ гэсэн шулуунтай параллель байгаа. За параллель шулуун хоёр биш хэдэн ч параллель шулуун байж болно. За тэрхүү параллель шулуунуудыг хэрхэн байгуулах талаар авч үзье. За эхлээд АБ шулуун зураад түүндээ перпендикуляр байх CD шулууныг зурна. За энэ бол перпендикуляр шулуунууд зурах 5 алхмынхаа дагуу энэхүү
шулуунаа байгуулчихнаа. За үүний дараагаар CD шулуунтай перпендикуляр байх AB шулуунаас өөр DE гэсэн шулууныг байгуулна. За энийг хэрхэн байгуулах вэ гэхээр D гэсэн цэг дээрээ транспортерийн шугамынхаа төвийг байрлуулж 90 градус дээр нь E гэсэн цэгийг байгуулнаа. За одоо ингээд DE гэсэн цэгийг дайруулад шулуун татна. За тэгэхээр энд DE гэсэн манай AB гэсэн шулуунтай параллел шулуун үүснэ. За энэ хүү шулууныгаа хэрхэн тэмдэглэдэг вэ гэхээр AB болон DE шулуунууд нь параллел буюу хязгаарч тогтолцохгүй шулуунууд. За үүнийг AB параллел DE гэж тэмдэглэнэ. За гэрийн даалгаварт E-контентийн 6 дугаар ангийн сурах хүчгийн 96 дугаар хуудасны 8 дугаар дасгал, 98 дугаар хуудасны 17, 18 дугаар дасгалыг гээгээрэй хүүхдүүдээ.